Сайн байцгаана уу? Эдгэрлийн мантраа суугийн нандин үзэгчд минь. Бид өмнөх бясалгалуудаараа бусдыг уучлж, гомлын зангилаагаа тайлцгаасан бол өнөөдөр үүнээс ч илүү чухал, магадгүй биднээс асар их зориг шаардах нэгэн сэдвийг энэхүү залбирал бясалгалаараа мэдэх гэж байна. Бид заримдаа мэдэхгүйгээр эсвэл мунхаг зангаасаа болоод хэн нэгний зүрхийг зүсэж, дотоод гэрлийг нь унтрааж, бусдад хүнд ачаа өрөвсөн байж болох талтай. Тэрхүү хүмүүсийн сэтгэлд үлдсэн гомдол, бидэн чигс уур бухимдал эргээд бидний амьдралын замд тэг болж, бие махбодод маань өвчин зовлон болон хоригдлогддог билээ. Тиймээс өнөөдөр бид зөвхөн уучлалгүйгээ зогсохгүй, тэдгээр хүмүүсийн төлөө сайн сайхныг өрөөж, өөр чигсэн тэрхүү бараан энергийг хайрын хүчээр уусган замхруулах залбирлыг бясалгалаараа дамжуулан хамтдаа хийцгэх болно. Суудлаа өөртөө болох тухтай байдлаар янзлаад нуруугаа ихцлэн алгаа хөвдөг дээрээ дэш харуулan тавья. Нүдэний хамаг анхаарлаа зөвхөн өөрийнхөө бие махбод дээр төвлөрүүлье. Хамгийн түрүүнд хөлийнхөө хуруунуудаас эхлэн анхаарлаа төвлөрүүлье. Хөлийн тавхай, шагаа, шилбэний рэм булчингууд, амьсгал гарах бүрд хүнийх мэд суларч байна. Өвдөг бойны тамбалчингуудаа суллий. Ямар ч хүчгүй мэт, яг л хүнийх болсон мэт мэдрэмжээ алдаж байна. Анхаарлаа арцэг нурууны доод хэсэгт аваачи. Энэ биеийг түшиж тулдаг энэ л хэсэгт хоригдлогдсон бүхий лачаа дараа аажмаажмаар зовхнаар замхран алга болж байна. Удаан анхаарлаа нурууны үе бүрээр дамжин дэвшлүүлж мөрний хөл хэсэг төвлөрүүлье. Бидний өдөр тутмын бүхий л хариуцлага ачааг үрж явдаг нурууны тэрхүү хэсгийг амьсгалаа гаргахдаа бүрэн суллан чөлөөлье. Мөрөө сул байлган доош суллан амжуулъя. Дулаан эрчим мөрөөр дамжин гарын булчин
хой, бугуй, хорооны үзүүр хүртэл судас даган өрсөж байна. Гар яг л үд мэт хөнгөрчээ. Одоо хүзүү эрүүний булчингаа мэдрээ. Эрүүгээ суллээ. Хилээ тагнаанасаа салгая. Нүүрнийхээ бүхий л жижиг булчингуудыг суллан амраая. Хацар нүдний иргэн тойрон духны үржлээс бүгд тэнийх мэд суларч байна. Одоо зулаа дээр анхаарлаа аваач. Толгой моройгоос эхлэн бүх биеэр асар их тайвширвал гэрэл гэгээ тархаж байгааг мэдрээ. Би бүрэн тайвширчээ. Амьсгал авах бүрд улам гүнзгий тайвшрал руу, улам гүнзгий аниргуу руу орж байна. Энэхүү амраа маглан дундаас зүрхний яг төд нэгэн жижигхэн зөөлөн гэрэл асаж байгааг анзааръя. Тэр гэрэл амьсгал ах бүрээр минь аажмаар томорсоор цээж дүүрэн төрөн дүүсээ бүх биеийг минь алтан шаргал илч гэрлээр төн бүрхлээ. Энэ гэрэл бол таны дотоод мөн чанар. Таны хинт ч харамгүй хүч чадах тэр их хайр нэгүсэл юм. Одоо энэхүү гэрэлд орон зайдаа бидний үг, үйлдэл, хандлагаас болж шархалж байсан тэр л хүмүүсийг нэг нэгээр нь өрн залъя. Тэд өмнө минь нэгэн зогсжээ. Хэн байгааг одоо сайн харъя. Эхнээс нь таних тусам тэдэнд төрүүлж байсан шарах, бодлогогүй хэлсэн буруу хүс,
уур омогтоо хийсэн муу үйл дээрэнгүй хүйтэн хүндий хандлуудаа нэг үрчлэн иргэн санаа. Өнгөрсөн амьдралынхаа зураглалыг ямар кино сэтгэлдээ гүйлгэн харъя. Тэр муухай хүс амнаас минь гараад тэдний зүрхийг хэрхэн зүсэж байсныг таны үйлдэл тэдний итгэл найдварыг хэрхэн нурааж байсныг ямар ч шүүлтүргүй байгаагаар нь иргэн санаа. Бүгдийнх нь нүдрүү зүрхлэн ихцлэн харъя. Тэдний харцанд ногдож буй гондол цөхрлийг өөрийнхөө бүхий л оршихуйгаар мэдрэхийг хичээ. Цээжин дээр чинь бул харж болов тэгэлж байна уу? Харамсаж байна уу? Өөрийгөө буруутгаж байна уу? Толгой чинь шархирч байна уу? Нүүр чинь халуур гэж байна уу? Ичиж байна уу? Тэр болгон таны сэтгэл цэвэршиж эдгэрхийн тулд заавал туулах ёстой. Таны үнний хаалга юм. Зогсох эдгээр хэрмэл зөвхөн нэг л зүйлийг хүлээж байх шиг. Тэд тэнийг намайг шүүж буруутгах гээгүй л бол та. Тэд намайг уучлаарай гэх үгийг миний амнаас чин сэтгэлийн угаас урсан гарахыг хүлээн зогсно. Яг одоо би ямар ч баггүй эдгээр юм зогсож байна. Өнгөрсөн цагийн минь тойлуулсан эдгээр хэрмүүдийн өмнө яг одоо би өөрийгөө хүлээн зөвшөөрч эвлэрэл намжлалын айна эхлүүлэхэд бүрэн бэлэн боллоо. Одоо зүрхний хэгүнд хамгийн үнэн үсээ намжлан шивнэ. Орчлон ертөнцийн нэгүүлсэнгүй агуу хүч их дэлхий дээд оршуу миний өмнө зогсож буй эдгээр нандин хүмүүс миний мухагцсан миний
харалган үйлдэлээс болж шархалж зовж байсны би одоо эс бүхнээр мэдэрч байна. Тэр үед би өөрөө ч таниагүй дотоод хайцаа өөртөө бас уур хилэнгээ эдгээр эрхмүүдэд гаргаж байснаа хүлцэл очие. Би эдгээр хүмүүсийн зүрхийг хурц үгээрээ зүсэж бодлогогүй үг үйлдэлээрээ надад төгс итгэлийг нь нураажээ. Надаас ирэх байсан хайрыг тэд хүлээж суугаад оронд нь хүйт хүндий харьцаа, доромжлол, үл тоосролтыг надаас авсан. Тэдгээр мөч бүрийн өмнө би яг одоо өвдөгсөд намжилж байна. Миний хэлсэн тэдгээр болчмогүй үс. Эдгээр хэрмүүд амьдралыг хэрхэн харах үйлж зүрхийг нь хэрхэн зүсэж байсныг бодох бүрт одоо цээж нь бол харчлуу тэйлж амьсгалахч хүндэ. Зөвхөн хэлсэн үг хийсэн үйлдэл минь төдийгүй. Эдгээр эрхмүүдийн тухай дотроо тээж явсан зохисгүй бодол, таагүй хандлага, атаа хорсол, гоочилсан сэтгэл бүрийн төлөө би чин сэтгэлээс уучлал ирж байна. Хүн гэдгийг нь мартаж өөрийнхөө хүсэлд нийцүүлэх гэж дарамт шахалт үзүүлж эрх чөлөөнд нь халдаж байсан миний тэрхүү муухай зан чанар өнөөдөр миний өөрийн зүрхийг шимшрэлэн өвтгөж байна. Би өнгөрсөн дулсан тэрхүү алдаа бүхэндээ сэтгэл урсан гимшиж байна. Хэрвээ би тэр жаахан ч гэсэн ухаалаг байсан бол эдгээр эрх миний нүднээс нулимс биш баяр баясгалан урсгах байсан даа гэж бодхоос зүрх минь шимширч байна. Өнөө зогсох эдгээр эрхмийн өмнө чин сэтгэлээсээ толгой удаан бүхийж ийхүү намжлан бой. Тэр үеийн өөрийгөө би өмгөөлөхгүй. Бүхний дотоод ертөнцид миний учруулсан тэрхүү шарах, сарив, зүрхэнтэн зангирс гомдол хинт ч хэлэлгүй урсгасан нулимс бүрийхтэн би өөрийнхөө сэтгэлээр нөхөн мэдэрч энэ бүхний хариуцлагыг эс бүхэндээ шингээ хүлээн авч байна. Намайг уучлаарай. Миний өмнөөс хариун хэлгүй твцсэн тэр их төвчээрд тэм
Миний муухайг үзсэн ч хүн чанараа гээгээгүй. Таны тэр уужим сэтгэл талархъя. Яг одоо би өөрийгөө хамгаалж исэн бүх бардамцсан, өөрийгөө зөвтгөж исэн бүх хатуу бага хуулан хаялаа. Нүцгэн үнэнтэйгээ нүүр туллаа. Намайг хэлтрүүлээч. Таны надад гомдсон тэрхүү гомдол бол миний үйлдсэн алдаа бүхний тусгал. Миний мөн чанарыг харуулсан гашуун толиолж. Одоо би тэрхүү толин дээр бүх бараан толбыг таны зүрхийг зүссэн тэрхүү зураас бүрийг хайрын нулимсараа нэгэн гуугаж таныг энэ хүн гомдлоос өөрийгөө энэ хэлхээс дүүлийн үрээс бүрэн чөлөөлөхийг хүсэж байна. Миний дотоод оршихуйн гүнээс зүрхний минь угаас туслаар шүүрэн гарч буй энэ хүй нулимс бүхэн минь таны өмнө өвдөг сүдэмж буй чинхүү гимшил таны зүрхний шархыг ангаахыг хүссэн тасралтгүй хайр минь юм. Тэр үед би өөрийнхөө аминчхан хүсэл цохорч бусдын сэтгэлийг мэдрэхээ байсан харалхан өнхөг зангаргаж таны нандин сэтгэлийг үл томсруулж байсан өчүүхэн чанараа яг одоо би өөрөө жигшин зэвүүцэж байна. Намайг өршөөгөөч. Миний энэ хүн амжилал энэ хүү харуулсал бүхэн минь таны зүрхэнд хайрын бүлээн гэрэл болон хүрч олон жил таныг зовоосон тэрхүү хүнд гомдлыг уусхан замхруулаасай. Таныг өнөөдрөөс эхлэн цээж дүрэн амгалан амьсгалж сэтгэлд нь тэнгэр мэд цэлмээсэй гэж би хамаг оршихуйгаараа хүссэн өрөөж байна. Би өөрийнхөө гаргасан алдаа бүрийн өмнө хариуцлагаан өөрч танаас гүнээ өршөөл ирж байна. Намайг уучлаарай. Намайг хүн ёсоор үнэн сэтгэлээс уучлаарай. Намжлалын хүнд ачаа зүрхнээс бул харж улуу мэд мөхрөн унах шиг тэрхүү орон зайд асар хүчтэй бүлээн алтлаг хайрын гэрэл асаж байх шиг тэрхүү гэрэл зүрхнээс тасралтгүй ундарч өмнө минь зогсох эдгээр хүмүүсийг нэг үнгүй төөнөнд дулаацуулж тэдний зүрхэнд их гомдлын үсийг хайлуулж
болж байна. Яг одоо тэдний төлөө энэ ертөнцийн хамгийн дээд, хамгийн нандин сайн сайхан бүхнийг зүрхнийхээ угаас эс бүхнээрээ хүссэн өргөөе. Та бүгдийн гэр бүлийн голомтод хизээч үл тасрах баяр баясгалан, халуун дулаан уур амьсгал, ганхашгүй итгэлцэл өдөр бүр цэцэглэн дэлгэрэх болтугай. Таны хайртай хүмүүс, үр хүүхэд, хань ижилтэн, эрүүл саруул, урт удаан насалж, гэр оронтой нь аз жаргалын чин сэтгэлийн инээдээр үргэлж бялхаж байх болтугай. Та бүгдийн хийж буй ажил, сэтгэлээ зориулж буй үйлс бүхэн хамгийн дээд сэтгэл ханамжийг авчирч нэр төр, эд хөрөнгө, гайхалтай амжилт бүтээлээр цаг ямагт бялхаж байх болтугай. Таны дотор нуугдсан тэрхүү нандин авьяас бэлэг үн цэнийгтэн дэлхий дахин хүлээн зөвшөөрч таны алдар авьяа тэнгэр мэт дуурсах болтугай. Та бүгдийн санхүүгийн их усвар ундарч буй шаам мэт тасралтгүй нэмэгдэж дутагдах гачигдахын зовлонгүй хүссэн бүхнээ бүтээх өгөөмөр баян амьдрах болтугай. Би махбодтон эддэс бүхнээрээ гэрэлтэн ривэлжиж өвчин зовлон бүхэн танаас холдон одож сэтгэл санаат нь намун дүлгөөн далай мэт үргэлж амар амгалан байх болтугай. Та өөрийгөө дүүрэн хайрлаж өөрийнхөө дотоод бурханлаг чанарыг мэдрэх тэрхүү авуу хүчийг олж авах болтугай. Өглөө бүр та итгэл найдвараар дүүрэн сэрж өдөрш бүр талархлаар дүүрэн нойрсох болтугай. Миний учруулсан тэрхүү гар цохрол бүрийг орчлон ертөнц 10 дахин илүү аз жаргал, 10 дахин илүү ажил хэрэг болгон танд нөхөн өгөх болтугай. Таны замд учирсан хад чулуу бүхэн эрдэнийн чулуу болон хувирч урсгасан тусал нулимс бүхэн тань баяр баясгалангийн сувд болон гялалзах болтугай. Миний хүйрүүл зөвхөн үг биш, харин бодит итгэрэл болон таны амьдралд яг одоо буух болтугай. Таны зам гэрэлтэй байг
Би та бүгдэд хайртай. Би та бүгдийг хамаг оршихуйгаараа өрөөж байна. Өмнө минь зогс тэдний төрх одоо алгуурхан зөөлөрч хайр нэгүсэл дүр нүдээр өөрөө минь нэмсэглэн ихцлэн хараа зогсож байна. Чин сэтгэлийн минь амжилал тэдний гомдлыг хайлуулж, тэдний өчөөсгөл намайг бүрэн уужилж, өнгөрсний минь хүлээснээс чөлөөлжээ. Би одоо цэвэр гаар мэт тунгалаг, өглөөний нар мэт гэгээлэг болжээ. Миний дотор ямар ч гэмшил, ямар ч хүнд ачаалга, бусдын төлөөх чин сэтгэлийн залбирал хамгийн түрүүн таныг өөрөөхт нь ариусгаж, таны дотоод ертөнцийг ангаадаг гэдгийг үргэлж санаарай. Таны зүрхнээс цэцэрсэн тэрхүү гэрэлт ёроол бүхэн биелэн олж, тэдгээр хүмүүсийн амьдралд ч таны хувь заяанд ч аз жаргал болон буух болно гэдэгт бүх оршихуйгаараа итгээрэй. Таны сэтгэл одоо амар амгалангийн далай мэд дүлгүүн болжээ. Тэдэн талархыг, өөртөө талархыг, энэ үед гэрлийг хайрлсан орчлон ертөнцид талархыг. Талархлаа, талархлаа, талархлаа. Хэрэг энэхүү бясалгал таны дотоод ертөнцид багч болов гэрэл юмсан бол та манай эдгэрлийн мантраас үгийн нэгсэг болж энэхүү бясалгалыг хэрэгтэй нэгэнд нь түгээгээрэй. Таны сэтгэлийн амар амгалан цаг ямагт таныг бивээх болтугай.